21-р зуунд хүн төрлөختөн цахим орчинд нэвтэрч дэлхийн ертөнцийн мэдээллийн урсгалыг гартаадхан их өгөгдөл бодлогыг тодорхойлж хиймэл оюун ухаан хүний шийдвэрийг даган тооцоолдог эринд оржээ. Монгол улс ч энэ урсгалд хөл нийлүүлж төрийн үйлчлэгээр дижитал болж хөгжлийн замнал, тоо мэдээлэл, стратеги төлөвлөлтөөр суурилж байна. Эвчин бүхэн гэнэт бий болоогүй. 21-р зууны хөгжлийн эхлэл 20-р зууны судалгааны институтээс ихтэй байлаа. 1955 оны 12-р сарын 19-нд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 326-р тогтоолоор намын төв хорооны дэргэд намын түүх зохиох, марксизмын сонгодог зохиол орчуулах, Монгол Ардын хувьсгалт намын архивыг эмхлэн цэгцлэх үүрэг бүхий намын түүхийн институтыг байгуулжээ. Монгол улсын үндэсний хэмжээний ууган бодлогын хүрээлэн стратеги академи 70 жил. Монгол Ардын намын үйл ажиллагаа ямагт судалгаа шинжилгээнд тулгуурлаж байсан. Хамгийн анхны баримт гэхэд 1921 онд батлагдсан Монгол Ардын намын түмэн тунхаглан зарлах бичиг бол тэр үеийн гадаад дотоодын байдалд маш нарийн шинжилгээ хийж тэр шинжилгээнийхээ үндсэн дээр өөрийнхөө улс орныхаа тусгай тогтнолыг хэрхэн байлдан болох, ард түмнийхээ ах амьдралыг хэрхэн сайжруулах, улс орноо яаж өөдөн татах талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Түүний дараагаар хөгжиж явсаар байгаа Монгол Ардын нам өөрийн уурга тархины эдис болгож судалгааны байгууллагуудыг бий болгосон. Эхэндээ бол Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны дэргэдэх намын түүхийн институт байгуулагдсан. Энэ бол Монгол Ардын хувьсгалт намын түүхийг л одоо судалж боловсруулах. За Монгол Ардын хувьсгалт намын түүх гэдэг чинь бол 20-20-р зууны үеийн одоо Монголын түүх шүү дээ. Ийм ажил хийдэг байсан юм байна лээ. Тэгээ энэний үр дүнгээр бол одоо намын түүхийн сэдвүүд гэж нэрлэдэг байсан билүү дээ. Тийм ном Монгол Ардын хувьсгалт намын товч түүх гэдэг ном одоо хийсэн. За тэр номуудыг бол нэлээх их судалгаатай олон жил бэлдэж хийсэн байдгийг. Тэрэн дээр Цэдэн Балдарга хоёр талдаа нэг талд нь улаан нэг талд нь хөхөө байдаг нэг тийм будгийн харандаа байдаг байлаа. Тэргээр одоо ингээ үзээд засаад захмахаар нь бол өөрийнхөө саналыг хүчээд ингэсэн юм гар бичмэл бол байсан л да. Энэ маягаар бол тэр намын түүхийг бол маш их нарийн судалж бичдэг. За тэрийг бол одоо шат шатны намын улс төрийн төвчөөний хурлаар хэлцэж ингэдэг байсан юм билээ. За намд элсэх гэж байгаа улсууд бол бас тэр товч түүхийг бол уншиж намын элсэх гэж байгаа хуралдаараа орж одоо шалгалж өгчихгүй юм болдог ийм байсан. Намын түүхийн институт нь тухайн үеийн Монголын сор болсон эрдэмтэн судлаачдын оюуны их бөөгнөрл болсон газар байлаа. Дотроо намын түүхийн тасаг, марксизм, ленинизмын сонгодог зохиолын тасаг, намын төв архив гэсэн 3 нэгжтэй байсан бөгөөд институтийн захирлаар төмөр очир томилогдлоо. Ажиллаж ундралаа. Намын түүхийн институт бол Монгол Ардын намын түүхийг бүхэлд нь бич, ийцээрэн бич. Нөгөө талаас намын түүхэн амьдралын янз бүрийн салбаруудыг салгаж, тусгаарлан авч, мэдээж бусадтай хэлхээ холбоотойгоор судлах. Ийм ажлуудыг голж хийж ирсэн. Би 1956 оны 8 сард намын түүхийн институтын орчуулгын тасагт эрдэм шинжилгээний дэд ажилт нарын орсон. Өдөрт нэг хэвлэлийн хуудас юм нийлж уншсан байх тийм төлөвлөгөөтэй ажиллаж ирсэн жишээлбэл би. Тэгээд тэр чинь үнэ ихийг бол арай бага уншин үнэ нийлж унш. Хэвлэл шилжүүлээд хоёр цагаан уншин ном бодод гараад. Одоо алдаатай явдаггүй юм гээд сигнал гээд бас ном 3 удаа уншаад хавцлаад одоо тэгээ гаргадаг байлаа шүү дээ тэр үед чинь. Намын түүхийн институт нь 1955-аас 1981 онуудад нийт эрдэм шинжилгээний бүтээлийн 65% буюу 164 хэвлэгдэж олон нийтийн хүртээл болжээ.
Жишээ нь энэ бол Альберт Карл Марксийн Капитал ном. Нийгмийн ухааны институт гэдэг бол тухайн үед үнэхээр маш том эрдэмтэд цуглдсан ийм судалгааны лаборатори байдаг байсан. Энэний нэг тод жишээ нь одоохондоо Бревага Капиталын 3 батийг орчуулсан. Энэ бол гайхалтай орчуулга. Бревага өөрөө герман хэлтэй хүн. Тэгээд тэр үед чинь том судалгааны бүтээлүүд хийдэг байлаа л да. Одоо тухайлбал Балхаажугай хүн судлалын үнэхээр маш олон бот ном, үрдийн дурсгал номын гишөө гэдэг энэ 5 бот номоо гардуулж байсан. Тэгээд одоо Чулуунбаатар академич байж, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэдвэрэн хэлж байсан. Бид хоёр академид хамт байжгаад хамт хамгаалсан. Энэ хүн бол яг нийгмийн ухааны институтээс л гараагаа эхлээд тэнд бол үнэхээр хамгийн мундаг сайн судлаачдыг аваачдаг. Тэгээд тэн дээрээсээ том эрдэмтдийг төрүүлдэг ийм л уурхай байсан. оны 3 дугаар сарын 22-нд 1981 он Монгол хүн сансарт нислээ. Энэ үестэй зэрэгцэн нийгмийн өмнө шинээр тулгарсан зорилт, тулгамдсан асуудлууд хөгжлийн шаардлагаар судалгааны ажлын хүрээ өргөжин 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн намын төв хорооны улс төрийн товчооны тогтоолоор намын төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны институт болон өөрчлөгдлөө. Өөрчлөлт хийх болсон шалтгаан нь тун тодорхой байлаа. Дараа нийгмийн ухааны институт руу ороод ирэхдээ бас цаг өөр болсон. Тэр үед бол Монгол улсын хөгжлийн үе шатны тухай асуудал. Дээр нь Монгол ардын намын өөрийнх нь үйл ажиллагаа түүхэн замлын асуудал дахиад яригдж, дахиад тэрлөө судалгаа чиглэгдсэн. Одоо 1985 онд нийгмийн ухааны институтэд ороод дөнгөж сургууль төгсөөд орсон. Одоо нэг хамгийн залуу ажилтнуудын нэг байлаа шүү дээ. Одоо миний үеиг чинь миний найз Давгсран байна, Мандах байна, Мөнхбат маань байлаа. Баяраа, Цолмон Туян тэрх. Тэгээд сүүлд манай Дашнэм ирсэн. Бас түүхч. Тэгээд амар сайхан гээд санхүү нэгтлэнгийн залуу ирсэн байгаа. Бид хэд чинь хамгийн залуу бүрэлдэхүүн 20 эдтэй залуучууд анхан орж. Үндсэндээ нийгмийн ухааны институтын энэ гайхалтай байгууллагын хамгийн сүүлийн шат юм 85-аас 91 он гэдэг нөгөө ардчилсан өөрчлөлт хөдөлгөөн маань явж шít. Энэ хугацаанд нь бол яг төгсгөл дээр ажилласан. Миний дээр бол дандаа сайхан дуурай авахаар ахнаар маань бүр Монголын шилдэг сайхан сэхэтнүүд ийм хүмүүстэй нэг баг болж ажилласан нь бол гайхалтай дурсамжтай он жилүүд байсан. Манай энэ нийгмийн ухааны институт Гомжийн очротгоо намын төөрөний ерөнхий нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Тэгээд даргийнхаа өмнө нийгмийн ухааны институт эрдэм шинжилгээний ажилтан байсан. Сандуужийн Таштава төөрөний нарийн бичгийн дарга байсан. Мөн тэр институтд данасаа өнгөрөөсөн гэж хэлж болно. Олон жил ажилласан. Мөн институтд манай намын төөрөний нарийн бичгийн дарга байсан Батшиг бас ажиллаж байсан. Институт ажиллаж байгаа дараа нь төөрөний нарийн бичгийн дарга болсон. Гэх мэт эндээс би юу хэлэх гэж байна гэвэл нийгмийн ухааны институт бас намын дээд удирдлагын боловсон хүчнийг бэлтгэхэд сонгол шалгаруулахад үүрэг оройтой байжээ гэсэн утгаар хэлж байгаа. Одоо бол нөгөө дунд чатны менежер хөө хилцээний дарганаар гэхтэл тэр үеийн хамгийн ланжгар сэхэтнүүд бол Батчиргуй гэдэг манай хилцээний дарга ихтлгээ очротох байж байдаг юм уу. Тэгээд Сумьягуй тэргээр яваал. За одоо манай институтын захирал Балдоо захиралч гэх юм уу. Тэгэхээр энэ хүмүүсийг ингээд хараад залуучууд юу хүлээж авах гэхээр зэрэг ерөөсөө сэхэтэн гэдэг чинь ийм л хүмүүс байт. Хамгийн наад зах нь тэр өмссөн хувцас бие яаж авч явах вэ? За тэр үс гизгээ яаж янзалж байгаа юм? Хүн сэхэтэн хүн чинь хүнтэй ингэж ярьдаг юм байна. Амьд үлгэр жишээ. Тэгээд тийм мундаг хүмүүсийг хараад их айхтар лекц номыг нь сонсохгүй байлаа ч гэсэн тэнд бол шууд нөгөө манлайлалч явж шүү дээ. Одоо сүүлийн 70 жил гэдэг Монгол улсын түүхэнд одоо хамгийн оюунлаг байгууллага, оюунлаг хүмүүс, сэхэтэн хүмүүс цугласан, оюуны цөм болсон байгууллага болоод иргэвэл магадгүй хуруу дарам цөөхөн баг. За тэрний нэг байгууллага нь бол миний бодлоор гарцаагүй нийгмийн ухааны институт байсан юм а гэж ингэж бодож байгаа. Оюуны энэ их том цөм болсон байгууллага жижигэрсэн. Тэгээд задарсан явдал бол хамгийн харамсмар. Дараа нь ийм оюунлаг байгууллагыг ийм
соёлтой байгууллагыг бий болгоход бол олон 10 жил бол дахиад шаарддаг. Мэдээж тодорхой хугацаанд бий болох байх л да. Гэхдээ тэр үеийн хэмжээний авчир тавина гэдэг бол нэлээд хугацаа шаардсан ийм ажил гэж бодож байгаа. Эрхэм хүндэт ардын их хурлын дарга депутатуудаа хүндэт зочдоо аливаа улс гүрний түүхэнд тохиолдог онц чухал үйл явдлын нэг нь төрийн дээд хуулиа батлаж даяар олондоо тунхаглан зарлах явдал байдаг. 1990 он гарлаа. Ардчилсан хувьсгал гарлаа. Цоошин зүйлтэй учирч байгаагийн хувьд бүхэлдээ өөрчлөгдөх шаардлагатай болов. Улс төрийн товчоо огцорсноос хойш удалгүй 5 сард намын төв хорооны дэрэгдэх эрдэм шинжилгээний төв болон өөрчлөгдлөө. Байгууллагын зорилго, чиглэл, зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүн тэр чигтээ өөрчлөгдөв. Ер нь нөхцөл байдлаас шалтгаалаад нийгмийн шаардлага байна, эрэлт хэрэгцээ байна. Энэ байгууллагууд маань хэд хэдэн удаа нэрээ сольж, чиг үүрэг нь өөр болж ирсэн. Анхлын намын түүхийн институт гэж одоо ялангуяа нийгмийн ухааны институтыг бол одоо оргил үе гэж хэлж болно. За тэгээд одоо цаг үе өөр болсон учраас 90-ад оноос ахуулаад хамгийн хүнд үеийг тэр энэ дээр ялангуяа тэр үеийн одоо захирлыг гүйцэтгэж исэн Сандуужийн Таштава гэдэг миний одоо хүндтэй багш маань хамгийн хүнд үеийг тэнд чинь одоо санхүүжилт байхгүй болсон. Тэгэл тэр чинь одоо үйлдвэрлэл үйлчлэгээний нэртэй болол 96 он хүртэл одоо ингээд тэр 4-5 удаа нэрээ сольсон байдаг. Би 1996 онд Монгол Улсын их сургуулийн социологийн ангийг төгсөөд намайг энд ажилд орохоор ирж байхад энэ сургалт судалгааны прогноз төв болгон өөрчилж байна нийгмийн ухааны институтыг. Намайг ажилд ороход чинь цөөхөн эдгүнтэй захирал маань санжидгаа байсан. За эрдэм шинжилгээний ажилдаа Сэдэн дан багш маань байсан, би байсан. За номын санчаар Сэрж Мэдэг гэгч маань байсан. Нарийн бичгийн дарга их жаргал гэгч гээд ингээд ердөө 5 хүний бүрэлдэхүүнтэй 1996 оны 10 сараас эхлээд ажилласан юм аа. Тэгээд биднийг анх ажилд орсны дараахан хэдхэн хоногийн дараа энэ хуучин нийгмийн ухааны институт нь одоогийн Туушин гэж байгаа. Туушингийн байрны 5 давхрд байдаг байсан. Тэнцэнс бүх одоо тавилгын төгсөлтийн зөв хэрэгтэй боллоо гэдэг. За тэгээ яваад байсан чинь хуучин эн чинь нийгмийн ухааны институт чинь 150 гаруй эрдэм шинжилгээний ажилтнтай маш том байгууллага бүтцтэй байгууллага байсан байдаг юм бэл. Тэгээ тэрний төгсөлтийг одоо хойд Туушингаас үүж ирэх гэж Сэдэн дан багш дээр одоо 7 хоног шихам гөрөв шиг гэдэг юм да. 96 онд болсон хамгийн том үйл явдал бол намар болсон орон нутгийн сонгуул байсан. Тэгээ бид нэр бол тэр орон нутгийн сонгуулийн бэлтгэлд шууд орж аймагуудаар явж социологийн судалгаа үндсэндээ одоо намуудын рейтинг их судалж ирсэн. За тэр нь бол одоо ерөнхийдөө бол бас манай намын хувьд нэлээд гордлоготой юм дүн гарсан байсан. 96 онд чинь анх манай прогноз төв чинь Монгол ардын хувьсгалнууд анхны компьютер манай дээр ирж ирсэн. Тэгээд би бас нөгөө оюутан байхдаа компьютер дээр ажиллаа сурцсан байсан учраас надад тавьж өгдөө. Би ганцаараа нам дотор компьютертай. Тэгээд тэр чинь одоо ингээд ер нь бичгийн машин шиг шивж ашигладаг. Тэгээ нөгөө ахмадууд чи эренгүүтээ хэдэн удаа за миний нэг шивэдэг ч гээд. Тэгээ шивдэг. Тэгээд анх одоо тэр компьютерийг бас л одоо социологийн судалгаанд ашиглаж ирсэн л дээ. Социологийн судалгааны програмууд гэж тухайн үед жижиг програмууд байдаг байсан. Тэр програмуудыг компьютер дээр суулгаад зарим нь одоо Монголын эрдэмтэд өөрснөө хийсэн програм ч гэдэг математик тооцооны програм. Тэр програмуудаар ашиглаж одоо тооцоогоо хийдэг юм үе байсан. Анхны л одоо тийм социологийн судалгааг одоо цахимжуулсан ажил бас л одоо манай академи дээр хийгдсэн. 97 онд болсон намын 22 дугаар их хурал байсан. Тэгэхээр тэрэнд бэлтгэх ажилд бол манай төвийнхэн бол их идэвхтэй оролцсон. Нэгдүгээрт бол мөн социологийн судалгаа, намын гишүүдийн санал авах ажлаа бол их хийсэн. Тэр үед бас нам ямар одоо үзэн онолтой болох вэ гэдэг талаар бол нэг их маргаан болж байсан. Нам ч онолтой байх хэрэгтэй шүү дээ. Олон нам байна шүү дээ Монголд. Тэгээ таны онол юу вэ гэхээр нөгөө нөхдүүдийн онол бол надад бол нэг харагдаж өгөхгүй. Тэгэхээр тэр үед бол онолтой байх гэж их зорддог байсан. Намынхаа их хурлаар тэрийг хамгийн түрүүнд тодорхойлдог байсан гэж би бол харж байгаа. Тэгээ тэр онолынх нь үзэл баримтлалынх нь суурийг боловсруулдаг газруудын нэг шүү дээ. Тэгэхээр тэнд бол ач холбогдлын хувьд өндөр байсан шүү.
институтийн захирал, тэр прогноз төвийн захирал бол намын удирдах зүйлийн гишүүн байсан. Тэгээ яг хөө ерөнхийдөө явж удирдах зөвлөлөөр ер нь нийгмийн ардчилсан үзэл буюу социал демократ үзлийг ер нь баримтлах зүйтэй байна гэсэн ийм одоо шийдвэр гарсан. Энэний дагуу бид нар бол тэр намын үндсэн баримтчгуудыг боловсруулж их хурлаар оруулж батлуулсан юм байна. Олон баг хурл, олон их хурлын илтгэл бичсэндээ 2011 он нам уугуул нэрээ сэргэн авч үзэл баримтлалаа тодтгон баяжуулж түүхэн шийдвэр гаргасан Монгол Ардын Хувьсгалт намын 26 дугаар их хурлын шинэ бодлого, зорилт, үзэл санааны дагуу намын эрдэм шинжилгээний байгууллага нийгмийн ардчлалын хүрээлэн болж өөрчлөгдөв. Тэгэхээр Монгол Ардын намын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага эдүүгийн прогноз системийн түүхт 70 жилийн тохиож байна. За энэ 70 жилийн 7 жилд нь би энэ байгууллагын захирлаар ажилласан. Бас одоо сонирхолтой цаг үе байлаа. 2006-аас 2013 онд. Ардын намын боловсон хүчний бэлтгэдэг тэр хуучин уламжлалт тогтолцоо эвдэгдээд ерөнхийдөө боловсон хүчний хомсдолд орсон ийм цаг үед бид нар ерөнхийдөө өөрийн одоо бас нэг тийм сургалтын байгууллагатай болох хэрэгтэй байна гэдэг энэ зүйлийг, энэ нийгмийн хэрэгцээ, энэ зах зээлийн эрэлт шаардлага, өөрөөр хэлбэл орон нутгад үнэхээр одоо боловсон хүчин хомсдоод ирсэн энэ бүдгийг мэдрээд бид 9 оны 9 сарын 9-нд одоо бас бид бэлгэшээлийг бодож улс төрийн дээд сургуулийнхаа анхны одоо нээлтийг хийж 15-аас хичээлээ эхэлж исэн. Энэ бол манай намын түүхэнд одоо шинэ үзэгдэл гэж би үздэг. Бид нар ер нь их цомхон тэгсэн мөртлөө гар сэтгэл нийлсэн ийм хөөрхөн баг ажиллаж исэн. Бид нар ердөө аруулаад байсан. Тэгсэн мөртлөө одоо улсын хэмжээний том судалгаа хийж исэн. Энд одоо юу гэдэг юм бэ? Хүндрэлтэй байдаг байсан. Одоо манай дүнчгмаас ахуулаад тэгэл одоо чинь 7-10 хоног хөдөөгөө унаа тэрд морь малаар явал ингээл судалгаагаа нэгтгэхэд л явж исэн. Тэгээ болдгол юм байли. Хамгийн гол нь хүмүүс маань тэрэндээ сонирхолтой. Энэ одоо стратеги академийн тухай ярьж хахад номын сангийнхаа тухай дурдахгүй гэж болохгүй. Ягаад гэвэл энэ одоо нийгмийн ухааны институтын номын сан гэдэг бол тухайн үеийн нийгэм улс төрийн маш одоо тийм том. Ерөөсө 55 онд бол одоо 56 онд номын сан тухайн үедээ 50000 номтой. Энэ бол тэр үеийн тэгэл одоо Монгол улсын номын хаач байхгүй одоо тийм ховор номууд бол энд байж идэг. Нийгмийн ухааны институт гэж байхад ордон музейгээс манайд шилжиж ирсэн 524 хавцтай зохион эмхтгэл гэж нэрлэгдсэн эмхтгэлүүд байдаг. Энэ зохион эмхтгэлийн үндсэн суурь нь болохоор Маршал Чой Усангийн номын санд хадгалагдаж байсан номын сангийн бүтээлүүд тэрэн дотор сурах бичигч бай. Одоо жишээлбэл амрын түүх, манж сурах бичиг тухайн үеийн одоо сургалтанд хэрэгжилж исэн дунд сургуулийн сурах бичгүүд ч гэсэн хуучин бичгээрийн янз бүрийн бүх л төрлийн материалуудаар бүрдсэн номны хөмрөг учраас зохион эмхтгэл гэж нэрлэгдээд хавцлагдсан. Судлаачдад бол зохион эмхтгэл гэдэг нэрээр алтаршсан байдаг. Энд ирж үздэг цөөхөн мэддэг одоо лонжидгой гэд юм хэдэн хүн ирээд байнга сууж ядаг одоо ийм сайхан номын сан. Тэгээ энэ номын сан бол харин одоо ямар ч байсан одоо чиг үүргээ одоо ч ингээд харин одоо юу гэдэг юм өөрхөн өрөө туслахаатай болгоод ингээд орчин үед одоо бүх юм захимдсан нийгэмд манай 2021 оноос болоод Тритер Кейпертийн сангийн дэмжлэгтэйгээр номын сандаа технологийн шинжилгээгээд RBD технологиг карт номны таг нэвтрүүлээд энэ болохоор номны аюулгүй байдал хадгалалт хамгаалтын нөхцөлийг сайжруулад КОХО гэсэн программыг нэвтрүүлээд бүх номынхаа өгөгдлүүдийг цахим каталогийг үүсгээд дэлхийн аль ч онцог үлэн бүрээс тухайн номыг одоо хайсан манай номын санд байгаа гэдэг харагдахаар цахим каталог бүрэн бүрэлдэхүүнээр орсон. Одоо түүний холбоотой цааш нь одоо дэлхийн нийтийн жишг болсон номын сангийн цахимжуулалтын ажил хийгдэж явагдаж байгаа. Альва байгууллага хамт олонны үйл ажиллагааны нэгэн онцлог нь хуучин уламжлалаа авч үлдэхийн зэрэгцээ орчин үетэйгээ зохицсон ирээдүйг харж чаддагт оршин. 2014 оноос стратеги академи болон өөрчлөгдөв. Стратеги академи нь Монгол улсын хөгжлийн стратегийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн боловсруулж, бодлогын түвшинд зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг үндэсний хэмжээний бодлогын хүрээлэн болох зорилтыг дэвшүүлэн судалгаа, эрдэм шинжилгээний сектор, сургалт, гадаад харилцааны сектор, номын сан бүтэцтэйгээр ажиллаж байна. Намын түүхийн институт гэдэг нэрээр
хамгийн анх байгуулагдсан 70 жилийн түүх нь өнөөдөр тохиож байгаа энэ Монгол улсын судалгааны одоо ууган байгууллага стратеги актив гэдэг нэрээр одоо явагдаж байна. Тэгэхээр дармын төмөр учиргаар өөрөө Монгол улсын анхны философийн чиглэлээр Оросын тухайн зөвлөлт холбоосод Эрдмийн зэрэг доктор хамгаалсан. Энэ хүний одоо хамгийн анхны зохиол бол 1946 онд хэвлэгдсэн Германы сонготой философ гэж. Тухайн намын түүхийн институтын захирлууд нь философ, түүх, социолог, усан шинжилгээ ухаан, мэдээж эдийн засгийн чиглэлийн хүмүүс томилж ажиллаж байсан байдаг. Тэгээд төмөр учиргаан удирдлаганд бол тухайн үе одоо Монгол улсын сар болсон эрдэмтэд нэг баг болж цуглаж намын түүхийг одоо шинжилэн бичих одоо ийм том ажил тавигдсан. Өнөөдрөөс 70 жилийн өмнөх 1955 оны энэ өдөр Монгол Улсын бодлогын судалгааны ууган байгууллага намын түүхийн институт Тулганд галаа бадраасан түүхтэй манай улсын шилдэг философчид, түүхчид, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид нэгэн дор цугласан мэрэгэн ухаан, мэдлэг оюуны шигшээ баг бүрдэн анх ажиллаж эхэлсэн. Монгол Ардын намын даргын хувьд намын дэргэдэг судалгааны байгууллагын үеийн дарга нар эрдэмтэн судлаачидтай талархаж байдгийг хэлхийг хүсэж байна. Стратеги актив Ардын нам ард түмэндээ эргэн ирлээ гэж итгэл төгсгөлөх тэр өдрийн төлөө гишүүн төвд E4 стратегийг бодит амьдрал болгон хэрэгжүүлэх уураг тарих байна гэдэгт намын 31-р их хурлаас сонгогдсон намын шин даргын хувьд итгэл төгс байна. Тэгээ манай активын үйл ажиллагаа болоос тэр болгон хүмүүсээс мэдтгүү бид бол бас төрийн удирдлага болон эрх барьж байгаа нам болон төмөн олон хоёрын дунд одоо гүүрэн болж ард түмний хүсэлт санаа бодвол ирмэлзэж байгаа зүйлсүүд ахмад үеийнхний санааг чилээж байгаа зүйлсүүд залуу гэр бүлүүд хэрэгтэй байгаа ажлын байр орон сууцны бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ чиглэлүүд рүү бол бас эрх барьж байгаа намын хувьд бид нар энэ одоо судалгаануудыг тогтмол хийж түүгээрээ дамжуулан улсын хурлдах намын бүлэг асуудлуудыг судалгаануудыг танилцуулдаг. Энэ судалгаануудаараа дамжуулан засгийн газарт бас бид нар тодорхой санал зөвлөмжүүдийг бас хөрвүүлэх энэ ажлуудыг бол стратеги актив бол хийдэг. Олон улс орнуудад бол ийм think tank судалгааны байгууллагууд улс төрийн намын дэргэд байдаг. Тэгээ улс төрийн намаас гарч байгаа бодлого үйл ажиллагаа бол цаашдаа сонгуульд ялах юм бол төрийн бодлого үйл ажиллагаа болж өргөжин хөгждөг, төрийн бодлогын үндэс болдог. Энэ агуулгаараа бол илүү судалгаатай, илүү шинжлэх ухаанч, илүү олон түмний буюу сабрын одоо асуудлыг шийдвэрлэх тал руугаа хандхан зүйтэй гэсэн ийм бодолтой байна. Өнөөдөр Монгол Ардын намын дэргэд ууган судалгааны байгууллагын 70 жилийн ойн баярын мэндийг манай активыг дэмжиж ирсэн Монгол Ардын намын дарга эрхийн нэгэн дарга өдөрт зөвлөлийн гишүүд, улсын их хурлын гишүүд, баг хурлын гишүүд, намын их хурлын төлөөлөгчид, намын анхны шатны бүх эрхтэй эмэгтэй намын гишүүд дэмжигчтэй бас хүргье. Намын түүхийн институт тэгээ одоо өнөөдөр хүртэл ажиллаж амьдарч байсан. Одоо ажиллаж байгаа академийнхаа нэрийн өмнөөс, үйл ажиллагааны өмнөөс намын оюун тарихыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Одоо гүйцэтгэж байгаа бүх нөхцөлөө хэдэн шинжилгээний ажилтнуудад баярын мэнд гişүж сайн сайхны ерөөл өргөн барья. Стратеги активын түүхт 70 жилийн ойн мэндэлгийг энэ институтэд олон жил ажилласан эрдэмтэн судлаач, багш, энэ институтэд ажилласан нийт албан хаагчдад стратеги активын төлөөлөлт удах зөвлөлийн даргын хувьд өргөн төвшүүлж байна. Энэхүү стратеги активын 70 жилийн түүхийг аваад үзвэл Монголын төр нийгмийн зүтгэлтэн төмөр учиргаа анхны даргаар ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл олон эрдэмтэн мэргэд энэ байгууллагыг удирдах, тухайн цаг үеийнхаа нийгэм эдийн засгийн олон судалгаа шинжилгээний ажлуудыг хийж, эндээс эрдэм судлалын олон бүтээл тойруулж гарсан ийм хамт олон. Тийм учраас энэ 70 жилийн он босгон дээрээс бид бүхэн өнгөрсөн 70 жилийнхаа хугацааны алдаа оноог дүгнэж, ирэх жилүүдийн өнгийг тодорхойлсон цаашдаа Монгол Ардын намын
судалгааны think tank байгууллага болох зорилтыг дэвшүүлсэн энэ цаг үед энэхүү болж байна. Энэхүү стратегийн академиг бол маш олон одоо нэршилтэйгээр энэ байгууллага явж ирсэн. Энэ болгонд удирдан чиглүүлж ирсэн одоо төмөр учиргаа, за мөн одоо балдаа академич, за манай төр нийгмийн зүтгэлтэн инхвчин дарга, за санжидгаа гээд олон алдартай бол энэ байгууллагаар овоглогддог. Тийм учраас энэ байгууллагын гарч ирж байгаа эрдэмтэн судлаачид, ажилчид та бүхэндээ дахин талархал илэрхийлж 70 жилийн ой мэндийг өргөн төвшүүлж байна. Монгол Ардын намын ялалт бүхэнд намын дэргэдэх судалгааны байгууллага болох Стратеги академийн хувь нэмэр, үн цэн, асар их бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Уламжийн шинжилгээг хослуулсан орчин үеийн улс төрийн хүчин болж өөрчлөлтөнд шинжилэгдэхэд Стратеги академийн эрдэмтэн судлаачид та бүхний үүрэг онц их чухал. Ардын нам тулаад ирсэн бэрхийг туулж давдаг нам. Ардын нам унсанч босдог, уруудсанч өсдөг нам гэдгээ ахин батлахад Стратеги академийн сургаар биш, судалгаагаар, төсөөллөөр биш, төлөвлөгөөгөөр, баримжаагаар биш, баримтад тулгуурладаг их хөвгдөл, шинжлэх ухаанд үндэслэн хийх ажил, хүрэх зорилго, шийдэх агуулга, асуудал их байна. Ардын нам ард түмэндээ иргэн эрхийн төлөө хийх үйлсэд намын уураг тарих болж ажиллах Стратеги академи бүх талаар бүрэн дүүрэн дэмжиж хамтдаа шинэ ялалт амжилтын төлөө тэмүүлэн зүтгэх болно гэдгийг та бүхэнд илэрхийлье. Монгол Ардын намын дэргэдэх Стратеги академи хамт олон болон үе үеийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид та бүхэнд намын дэргэдэх судалгааны байгууллага үүсч өгснөний 70 жилийн баярын мэндийг дэвшүүлье. 70 жил гэдэг бахархам сайхан хугацаа. Намын түүхийн институтээс Стратеги академи хүртэлх 70 жилийн хугацаанд юу хийж бүтээснийг Монголын ард түмэн мэднэ. Учир нь тэдний хийсэн, бүтээсэн бүхэн Монгол орныхон төлөө, Монгол хүний төлөө байсан юм. Монгол улсын бодлогын шинжлэх ухааны түүх үргэлж сайр. Стратеги академи 70 жил.